суваг шинээр нэгдэж байгаа. Танд юу эсвэл таалагдж байвал та subscribe дараарай за. Тэгвэл танд маш олон гой зөвлөгөөнүүдийг, гой номнуудыг, гой өгүүлбэрүүдийг, хайрын романс, хайрын сайхан өгүүлбэр, маш гой зүйлүүдийг хүргэх бол та зүгээр л нүдээ. Зүгээр л чихээрээ сонсоод зөөлөн дэш хараад хөвтгэл болно. Таны нойр хулчлтыг бидэн даатах, бид эмчилдэг болно. Одоо харин би танарт 2026 оны бүх ордны шин өөрчлөлтүүд болон шин хувьслыг танд хэлж өгөх гэж байна. Тэн дотор таны хэрвээ ордч нь байвал та бас сонсоод аваарай. Маш гоё өөрчлөлт 2026 онд болох юм байна шүү. За тэгэхээр хоньны орд хамгийн их хүндлэгдсэн дуу хоолой нэг болно. Ухаан, дэвчээр, тайван, ноён нурууг илэрхийлэх жил. Хонь ярихад хүмүүс анхаарна. Хүчээр биш, намгүй мадлаа, нөлөөтэй, удирлах доторно, доктортэй хариултал, нас бий гүйцэн шийдвэр, ухаалаг чигдүүлэхээрээ танигдана. Өмнөх жилүүдийн дарамт сорилтыг даасны дараа 8 дугаар сараас эхлэн жилийн төгсгөл хүртэл хөнгөрөл чөлөөлөлт тайван итгэлтэй манлайллын жил юм байна шүү. Манлайллын жил. Үхрийн ордны шинжилэл ил тод өсөлтийн жил. Хөгжил, баяр хөөр, өөрчлөлтийн мөчлөг эхлэн. Хуучин дүр төрхөө тайлж, шин орчин, шин эхлэл, шин шатанд орно. Олон жилийн хүнд мэдрэмж арилж, удаан хугацаанд хоригдсон мэд байсан байдлаас чөлөөлөгдөнө. Хувийн амьдрал, хүрээлэл, бүр гэр оронч шижлэгдэнэ. Амьдралтай илүү гэрэлтэй, итгэлтэй холбогдох жил. Ихрийн орд сэтгэлгээ мэргэжлийн чадвараар хамгийн төлөвшсөн ордуудын нэг болно. Манлайлал, стратеги, ур чадварын жил. Ажил, бизнес, харилцаа, холбоо, бие даасан санаачлахаар онцгойрно. Хариуцлага, удирдах, ухаалгаар шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Өөрийн замаа эхлүүлэх эсвэл баттгаж олон талд байдал, ухаан, асуудал шийдэх чадвараараа хүлээн зөвшөөрөгдөнө. Мэлхийн орд докторжуулагч, дэмжигч гол дүр болно. Сэтгэл зүйн тулгуур, үнэнч байдал, бодит тусламжийн их усаар болж бусдад нөлөөлнө. Удирлага, менежмент, санхүүгийн өсөлтөд амжилттай нөөц боломж харилцаа бэлнэ. Мэлхийн оршихуй өөрөө тайвшрал авчирч хүмүүс дэмжлэг урам зориг авахын тулд түүнд найдана. Харилцаанд зөөлөн ухаалгаар ярих нь чухал.
Арслангийн орд, Арслангийн орд, Арслангийн орд, Арслангийн орд, шагнал хүлээн зөвшөөрөл, өөртөө идгээл сэргэгжэл, саатал, бүхэмдэл, арилан, ил дод байдал, амжилт, дэлдэд орно. Өмнөх мужирлагын алдагдлуудад ялалт болж хуурна. Шинэ орчин, утга учиртай боломж, шинэ холбоосууд татагдана. Баяр хөөр бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх эрч хүч дахин асна. Байглаасаа гялцаж, эерэг анхаарал тэмдэглэх хүлээн авна. Охины орд, охины орд, охины орд, охины орд. Охины орд хүчтэй хувиралт болно. Эргэлт буцалтгүй шийдвэр, тодорхой төгсөлтүүдийн жил. Удаан үргэлжилсэн дарамт, хязгаарлалт, тодорхойгүй байдлаас ангижрна. Шийдвэр гаргалтад тодорхой байдал, хүч, итгэл бий болно. Хувийн хил хязгаараа дахин буулт хийгээ болж нэг том бүлэг хаагдан илүү эрүүл харилцаа, жинхэнэ чиглэл нээгдэнэ. Амьдралын замыг дахин тодорхойлох жил. Жинлүүрийн орд, жинлүүрийн орд, жинлүүрийн орд, жинлүүрийн орд. Уян надархай байдал, ил дод байдал, шинэ итгэлээр урагшлана. Өөрийгөө илэрхийлэх, эрх чөлөө, өөрөөрөө бахархах сэдэв давмгайлна. Жилийн эхний хагаст том шийдвэрүүд, 2 дугаар хагаст шагнал ирнэ. Дүншлэл маш чухал. Эрүүл бус харилцааг суллаж, үнцэнтэй холбоогоо хамгаалах хэрэгтэй. Тэнцвэр хатгалагдвал бүтээлч байдал, дипломат чадвар, ухаадаг манлайлалаар бусдад ашиг тусаа өгнө. Хилэнцгийн орд, хилэнцгийн орд, харилцаа, мэдээлэл, үгээрээ асар нөлөөтэй болно. Хөдөлгөөн, аялал, сүлжээ, олон нийтийн оролцоо нэмэгдэнэ. Үгэнчинтэй мессеж хурдан тархана. Санхүү, нэр хүнд, эрх мэдэл өснө. Мэдлэг, хуваалцах, ойлголт, түүх бүтээхэд гол дүр гүйцэтгэн. Хилэнцгийн тухайлаа мартагдахгүй нөлөөтэй болох жил. Номын орд, номын орд, номын орд, орд. Хамгийн том нээлт, үсрэлтийн нэгийг хийн. Олон жилийн тэмцэл, алдагдал, сэтгэл зүйн ядаргааны дараа биелэл, ил дод байдалд хүрнэ. Эдгэрэл, тэлэлт, удаан дээсэн мөрөөдлийн биелэл, өөртөө итгэх итгэл, эргэн ирж, гэрэлн, ил гарна. Боломжууд нийцэж, ирж хүч нэмэгдэнэ. Номын орд, итгэл найдвар, өдрөг үзэл, урагшлах хөдөлгөөний бэлэг, тэмдэг болно. Матрийн орд, бүрэн эрх мэдэл, манлайлалтаа орно. Нөлөө, хариуцлага, оршин хүчтэй мэдрэгдэнэ. Санхүүгийн өсөлт, онцгойлон тодорно. Ялангуяа бүтэцтэй хөдөлмөр, түншлэлээр ажил, мэргэжлийн зорилгоо хувийн амлалттай тэнцвэржүүлж, илүү их хариуцлагыг сахилах таттай өөрнө. Шийдвэр, жинтэй, үгүчтэй манлайлал хүлээн зөвшөөрөгдөнө.
загасны орд гүнзгий суллалт дахин төрөх мөчлөгийг дуусгана. Энэ жил дэвшил хүлээн зөвшөөрөгдөх утга учиртай өөрчлөлтийн жил. Удаан үргэлжилсэн дарамт, тодорхойгүй байдал, сэтгэл зүйн хүнд ачааллаас гарч боломжууд нээгдэнэ. Нэр хүнд, хариуцлага, нөлөөлөлтэй холбоотой боломжууд гарч ирнэ. Энэрэнгүй зан чанар хിവэрч хязгаар өөрийгөө хүндлэх мэдрэмжтэй хослоно. Энэ жил доктортой байдал, дотоод хүчээ олж авах чухал эргэлтийн цаг болно. Би танд 2026 оны ордуудын шинж